Олон улсын жудо бүхий холбооноос зохион байгуулдаг их дуулга ангиллын ээлж цуврал тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотно болж Монголын баг 4-р байраа эзэллээ. 52 орны шилдэгүүд оролцсон энэхүү тэмцээнд Монголоос гавьяа тасгалжуулагч Нямл хавагд тасгалжуулагч Болдбаатар нарын удирдлагад 15 жудоч оролцож нэг алт 2 мөнгөн медаль хүртсэн юм а. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60 кг хэмжээнд гавьяа тамирчин Ариун Болд дэд байр эзлэж монголчуудын медалийн сэлхийг хагалсан. Тэгвэл хоёр дахь өдөр нь эмэгтэйчүүдийн 63 кг хэмжээнд гавьяа тамирчин инхрийлэн Монголын багийн хоёр дахь мөнгөн медалийг хүртлээ. Харин тэмцээний сүүлийн өдөр нэмэх 100 кг хэмжээнд олон улсын хэмжээний мастер гончиг сүрэн алтан медалаар Ингрэ Милаж төрийн дуулаан Абу Дабид эгшиглүүллээ. Гончиг сүрэн дэлхийн арга шалгаруулах тэмцээнээс хойш Улаанбаатарын их дуулга Чиндогийн Гран-при, Абу Дабигийн их дуулга гэсэн 3 тэмцээнд дараалан төрүүлж байна. Дээрх 3 тамирчнаас гадна эмэгтэйчүүдийн 48 кг-д олон улсын хэмжээний мастер Наран Цэцэг 7 дугаар байр, нэмэх 78 кг-д Номин Зул 5 дугаар байрт шалгарсан юм а. Абу Дабигийн тэмцээнд оролцсон 52 орноос 26 медаль хүртснээс 11 алттай нутаг буцаж байна. Энэхүү их дуулгын үеэр Абу Даби хотод олон улсын жудо бүхий холбооны удирдах зөвлөлийн ээлжид хурал болсон. Монголын жудо бүхий ерөнхийлөгч Бат Тулгыг удирдах зөвлөлийн гишүүнээр шинээр сонгож сургалт хариуцсан захирлаар томилсон юм а. match there that was perfect and well it wasn't at his